8 дугаар хууль хүмүүсийг өөрлөгөө тат. Өөрөө тэдний араас бүү яв. Эрх мэдлэлтэй хүн хизээж араас нь гуйж очдоггүй. Харин бусдыг өөрийн тал татаж анхаарлыг төвлөрүүлж сурдаг. Чи бусдыг эрхийг хүлээдэг биш, тэднийг татах хүчийг бий болгодог байх хэрэгтэй. Наполеон Бонапарт дайснаа байлдаанд оруулж дараа нь өөрт ашигтай байршилд хөтлөн орж ирэхийг хүлээдэг байсан. Тэрээр стратеги мэдээллийг ашиглан бусдыг өөрөө эрх нөхцөл рүү түлхэж хүчээ хэмнэж давуу байдал бий болгодог байв. Өрсөлдөгч рүү яаж давшилвал чи алдаа гаргана. Харин тэднийг өөрийн талбай руу татаж өөрийн дүрмээр тоолуулах нь жинхэнэ хүч юм. Татах хүч гэдэг нь ухаалаг бодлого, буруу таталт, үн цэнийн хослол. Бусдыг өөрийн талд авчрахын тулд сонирхолтой татагдмаар шин чанарыг бий болгох. Хурц биш боловч үргэлж нөлөөлөх байдлаар ханд. Хариу үйлдэл хийх биш, өөрөө тоглоомын дүрмийг тодорхойл. Өөрийн хүсэл зорилгод бусдыг татах нь хүчрхэг удирдлагын суурь. Гуйж, ятгах араас нь явах тусам чамааг сул дорой гэж хардаг. Харин чам руу ирж буй хүн хүчийг чиний талд шилжүүлж байна гэсэн үг. Өөрөө урсах биш, урсгалыг удирд. Хяналтыг хадгалах хамгийн хүчтэй арга бол бусдыг өөртөө хүргэх. Сонирхол татах чадвар бол амьдралын талбар дах сорон зэв. Зарим харилцаанд уян хатан байдал хэрэгтэй. Чи зарим үед төрүүлж очиж болох ч хизээч гуйж болохгүй. Татах хүчийг алдаж болохгүй.